Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ 17 настай охинд тохиолдсон бас л нэгэн маш харамсалтай хэргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Emily Longlin 1994 оны 2 дугаар сарын 22-нд Англид Марк болон Caroline нарын охин болон мэндэлсэн. Тэрээр дээрээ Emily гэх нэг эгчтэй. Марк Caroline хоёр Эмилийг 10 нас хүртэл нь Англид амьдарч агаад дараа нь Нью Зеланд руу гэр бүлээрээ нүүсэн байдаг. Ингэж нүүх болсон нь ч гэсэн бас шалтгаантай. Эмили 10 нас хүртлээ эрүүл мэндийн шалтгаанаас болоод гэрээсээ бараг гардаггүй байсан тул найз нөхөдгүй бүрэг ичимхий дууцуу төвөгт байсан. Харин Нью Зеландад ирээд Эмилигийн эмчилгээ нь амжилттай болж шинэ гэртээ хурдан дасаж маш олон найз нөхөдтэй болсон ба спортт ч сонирхолтой болж аавтайгаа хамт хөл бөмбөг, сагсан бөмбөг тоглох дуртай болсноор Марк Эмили хоёр амралтын өдрүүдээр байнга л гадуур спортоор хичээллэж өнгөрөх болсон. Мэдээж Эмилид гарч буй энэхүү өөрчлөлтөд Марк Caroline хоёр маш их баяртай байсан гэдэг нь бол ойлгомжтой. Үүгээрч зогсохгүй 13 настай байхдаа Эмили Нью Зеландын нэгэн томоохон загварын агентлагийн ажилтныхаа нүдэнд хүртснөөр фото модельоор ажиллах санал хүлээн авч тухайн агентлагт модельоор ажиллаж эхэлсэн. Ингээд Эмилигийн нэр хүнд маш хурдцтай өсөж том сэтгүүлүүдийн нүүрэн дээр гарч эхэлсэн байдаг. За Эмилигийн эргэн тойрных нь хүмүүс түүнийг дүрслэхдээ Эмили гаднаач тэр дотрооч тэр маш үзэсгэлэнтэй. Тэр үргэлжил ямар нэгэн хөгжилтэй зүйлс ярьж эргэн тойронд байгаа хүмүүстэй инээд бэлэглэж байдаг. Эмили маш шийдэмгий зантай. Тэр ямар нэгэн шийдвэр гаргасан л бол эцсийг нь үзэж байж л санаа намардаг хэмээн ярьсан байдаг. За 2010 онд буюу Эмили 16 нас хүрэх үедээ Англи руу буцаж тэндээ их сургуульд орох шийдвэрийг гаргасан. Марк Caroline хоёр мэдээж Эмилигийн энэхүү шийдвэрийг нь тимч таатайгаар хүлээж аваагүй. Гэхдээ Эмили нэгэн шийдвэрээ гаргачихсан байсан тул Марк Caroline хоёр Эмилитэй хэд хэдэн удаа ярилцсныхаа дараа Англи руу явж тэндээ их сургуульд орохыг нь зөвшөөрсөн. Учир нь Эмили Англид очисон хойноо өвөө эмээтэйгээ хамт байх тул Марк Caroline хоёр тимч их санаа зовлгүй зөвшөөрөл өгсөн нь энэ. Ингээд Эмили Английн өмнөд эргийн Bournemouth хотод байх өвөө эмээдэрээ нүүж ицсэн. Нүүж ирсэн даруйдаа Эмили Brockenhurst College-д элсэн орж бизнесийн чиглэлээр суралцаж эхэлсэн байдаг. За угийн бага байхасаа л хичээлдээ сайн байсан Эмили коллежид орсон хойноч тэр дороо сургуулийнхаа онцлог сурагчдын нэг болж чадсан. Цаашлаад Эмили коллежид маш олон найзуудтай болсон ба бусад коллежийн хүүхдүүдийн л нэгэн адилаар хаяа найзуудтайгаа орж гарах нь ч түүний хувьд энгийн л зүйл болоод байсан үе. За 2010 оны 12 дугаар сарын 1 орой урдын л адилаар найзуудтайгаа хамт гарч хөгжилдөж явахдаа Эмили 20 настай Elliot Turner-тэй танилцсан. Эмилигийн найз нь түүнийг анх Elliot-тэй танилцуулсан бөгөөд Эмили Elliot хоёрын харилцаа эхэндээ энгийн найзуудын л харилцаагаар эхэлсэн бол удалгүй тэдний харилцаа гүнзгийрч үерхэж эхэлсэн. Ингээд Эмили Elliot хоёр үерхэж эхлээд удалгүй Elliot Эмилигийн өвөө эмээтэй танилцсан ба өвөө эмээд нь ч Elliot бол таалагдсан. Эмилигийн өвөө эмээ хоёр Марк Caroline хоёрт Elliot-ыг нүдэн дулаахан, ээлдэг, хөөрхөн хүү байлээ хэмээн ярьсан байдаг. За Elliot Turner гэж хэм бэ? 20 настай Elliot-ийн аавыг Leigh Turner харин ээжийг нь Anita Turner гэдэг. Anita-гийн хувьд тэрээр Индонезид төрсэн ба өсвөр наснд байхдаа Англид нүүж ирсэн бол харин Leigh-ийн хувьд тэрээр маш хөрөнгө чинээтэй гэр бүлээс гаралтай. Leigh-ийн аав нь буюу Elliot-ийн өвөө Gerard Broadway нь Broadway Silversmiths гэх мөнгөн илэл хийдэг томоохон компанийг эзэмшдэг. Тиймээс Elliot төрсэн цагаасаа эхлүүлээл хүссэн болгоноо авч юу дуртайгаа хийсээр ирсэн. Эргэн тойрных нь хүмүүс Elliot-ыг маш гялцсал болсон амьдралтай, үнэтэй зүйлс дуртай, мөнгийг хайр гамгүй үрж цацдаг, дандаа олонний танил алдартай эмэгтэйчүүдтэй болцдог гэдгээр нь сайн мэддэг. Elliot бүр өөрийгөө залуу үеийн playboy гэж хүртэл нэрлэдэг байсан. Цаашлаад Elliot бараг орой бүрийг хаана л үнэтэй бар, клуб байна, тэндэл өнгөрөөдөг байсан бөгөөд согтуурал хундаанаас гадна кокаин хэрэглэх болсон. Elliot-ийн мансууруулах бодисны хэрэглээ бүр хяналтаас гарсан тул аав ээж хоёр нь 30,000 паунд төлөн Elliot-ыг эмчилгээнд явуулсан хэдий ч энэ нь үр дүнгээ өгөөгүй. Ер нь бол багасаа л хүссэн болгоноо авч өөрөөсөө бусад бүх хүнийг дорд үзэж өссөн Elliot том болох тусмаа хэний ч үгийг сонсдоггүй дураараа нэгэн болж хүмүүжсэн байдаг. За Elliot Emily хоёрын хосуудын харилцаач тийм удаан үргэлжлээгүй.
Эхэндээ Эллиот Эмили хоёрын харилцаа энгийн байсан боловч удалгүй Эллиотийн хитрхи өмчөрхөг, дээрэнгүү бусдыг өөрөөрөө байлгах гэсэн зангууд нь нэг нэгээрээ илэрч эхэлсэн. Эллиот Эмилийг хинтээ уулзах, хинтээ ярилцах, гадагшаа гарахдаа юу өмсөх, чөлөө цагаараа юу хийх гээд бүх зүйлүүдийг нь хянахыг оролдож эхэлсэн бөгөөд Эмилийг ердөө 30 минут л мессеж аль эсвэл дуудлаганд нь хариулахгүй байх үед галзууртлаа уурлаж Эмилийг янз бүрээр харааж зөхөх болсон. Үүгээр зогсохгүй Эллиот их хэмжээний мөнгө төлөн Эмилигийн фэйсбүүкийг хакертуулсан байсан ба Эмилийг хинтээ юу ярьж байгааг нь бүгдийг нь нууцаар шалгаад байж идэг байсан. За 2011 оны 3 дугаар сард Эмили нэгэн сэтгүүл дээр хоёр эрэгтэй моделийн хамтаар зураг авахулсан ба Эмилитэй хамт зураг авахулсан хоёр залуу дээгүүрээ нүцгэн ямар нэгэн зүйл хөмсөөгүй байсан. Мэдээж энэхүү зураг авалтыг нь харсан Эллиот галзууртлаа уурлаж Эмилийг янз бүрээр хараанд оромжилж би чам шиг охиныг бол хаанаас олж авч чадна. Надтай болцох гэсэн хүүхнүүд оожор дараалал үүсгээд хүлээж байдаг юм. Чи өөрийгөө юу гэж бодоод байгаа юм? Гэх мэтээр хэрүүл үсгсэн. Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа Эллиот Эмилигээс уучлалтгүй Эмилийг амралтанд дагуулж явсан ба амралтын газар очисан даруйдаа дахин уурлаж өрөөнд нь байсан бүх зүйлийг эвдэлж хэмхэлсэн байдаг. Тэгэхээр эндээс бол Эллиот ямар огцом ууртай, сэтгэл хөдлөлөө хянж чаддгүй төрлийн хүн гэдг нь харагдаж байгаа. Ер нь бол Эмили Эллиот хоёрын харилцаа байнгын л нэг иймэрхүү хэв маягтай байсан гэж хэлж болно. За 2011 оны 4-р сард улаан өндөгний баярыг тохиолдуулан Эмили Нью Зеландад байх гэрийнхэн дээрээ зочилж очсон. Марк Каролин хоёрын хэлж байгаагаар бол охин нь нэгэн жилийн дотор маш ихээр өөрчлөгдсөн юм шиг тэдэнд санагдсан. Учир нь Эмили Англи руу буцаж нүүхээс өмнө маш цовоо сэргэлэн, дуу шуутай, хөгжилтэй хүүхэд байсан бол энэ удаа гэртээ зочилж ирэхдээ эсэргээрээ маш дуу цөөтэй, ер нь л бол бодлогошроод сэтгэл санаа нэг л тогтворгүй байгаа мэт харагдчихсан. Марк Каролин хоёр Эмилигээс найз залуугийнхын тухай асуухад Эмили Эллиот гэж нэг залуу байгаа. Одоо гэхдээ надад нэг их таалагдхаа болчихсон. Англид буцаж очихороо салах төлөвлөгөөтэй байгаа хэмээн хэлсэн байдаг. За Нью Зеландад гэртээ буцаж ирсэн Эмили 10 жилийн найзуудтайгаа уулзаж тэд хамтдаа нэг оройг хөгжилдөн өнгөрүүлсэн. Үүнд нь мэдээж Эллиот дахиад галзууртлаа уурлсан. Эмилийг найзуудтайгаа хамт оройг өнгөрүүлж байгааг мэдсэн Эллиот нэгэн дотны найз руугаа Эмили намайг яг одоо хуурч байгаа байх. Би чин Эллиот шүү дээ. Эмилийг бусад хүмүүсээс харамлаж хартаад байх шалтгаан надад байхгүй. Гэхдээ түүнийг өөр хүмүүстэй гадуур гарч байгааг хараад хүмүүс намайг юу гэж бодох юм? Намайг өрөвдөлтэй амтан гэж харуул яах юм хэмээн мессеж бичсэн байдаг. За Эллиотийн найз руугаа бичсэн энэхүү мессежнээс нь бол Эллиот хэр зэрэг бие төвтэй хүн гэдэг нь бол тодорхой харагдаж байгаа. Ер нь бол хитрхи бие төвтэй хүмүүс хорвоо дэлхий зөвхөн өөрийг нь тойрч иргэдэг гэж боддог сул талтай байдаг. За Эмили Англид буцаж ирсэн даруйдаа Эллиоттэй харилцаагаа бүр мөсөн дуусгахаар шийдэж үүнийгч Эллиотд хэлсэн. Хэдийгээр Эллиот Эмилийг өөртөө хамт үлдээж өөрөөс нь салахгүй байхыг ятгсан боловч Эмили нэг шийдвэр гаргавал шийдвэртээ бат цогцдог зангаараа Эллиоттэй дахин нийлэхгүй байхаар шийдсэн. За гэвч бидний мэдж байгаачлан Эллиот Эмилигийн фэйсбүүкийн нууц үгийг мэддэг. Эмилиг хинтээ юу ярьж байгаа, найзуудтайгаа хамт хаашаа явсан гэд бүгдийг нь хараад тагнаад байж байдаг. За 2011 оны 5 дугаар сарын 5-ны орой Эмили хэсэг бүлэг найзуудтайгаа хамт сургуулийнхаа ойрхон байх нэгэн бааранд орсон. Гэтэл мэдээж Эмилиг хаашаа хинтээ явсан гэдгийг мэдчихсэн Эллиот Эмилитэй уулзахаар тэрхүү бааранд мөн очсон. Эхэндээ Эмили Эллиот хоёр нэгнээ харчаад хоорондоо нэг их зүйл ярилгүй чимээгүй байсан бол удалгүй яг юунаас болсон тодорхойгүй гэхдээ хоорондоо муудалцаж эхэлсэн. Тухайн үед Эмили Эллиот хоёртой хамт байсан хүмүүсийн хэлж байгаагаар Эмили Эллиотод би чамайг үзэн ядаж байна, чамайг дахиж ерөөсөө ч хармааргүй байна. Чи зүгээр миний амьдралаас алга болоодог гэж хэлсэн. Харин энэ үед нь Эллиот уурлан Эмилийг барьж аваад толгоогоор нь ширээ мөргүүлсэн байдаг. За ингээд Эллиот Эмили хоёрын найзууд нь тэднийг салган Эмилигийн найзууд Эмилийг аваад тэрхүү баарнаас гараад явсан. Тэдний гарч явсны дараа Эллиот ч мөн тэдний араас гарч Эмилийг эргэн тойронд хэсэг хайж байгаад буцаад найзууд дээрээ ирсэн байдаг. За энэ бүх үйл явдал болсны маргааш нь буюу 5 дугаар сарын 6-нд Эмили дахин найзуудтайгаа уулзсан өөр нэгэн бааранд байж байхад нь дахиад Эллиот ороод ирсэн. За Эллиот орж ирсэн даруйдаа Эмили дээр очин тэд дахиад л муудалцаж эхэлсэн ба тэдний маргаан улмал ширүүсч Эмили ууж байсан зүйлээ
Эллиотийн нүүрлүнд цацсан. Эмилигийн энэхүү үйлдэлд ууралсан Эллиот Барнд байсан бүхэл зүйлийг эвдэлж хэмхэлж эхэлсэн ба найзуудаа "Би яадагч байсан Эмилиг ална. Шоронд орсон ч хамаагүй. Шоронд орсон ч би саятан хിവэрэ байх болно" хэмээн ярьсан байдаг. За Эмили Эллиот хоёр муудалцаад нэгэнд рүүгээ дайраад байсан тул Эмилигийн найзууд нь дахиад Эмилиг аван Барнаас гарч нэгнийхэн гэрт очихоор хөдөлцгөөсөн. Харин энэ үед нь Эллиот мөн л тэдний араас даган гарч Эмили болон найзуудыг нь араас нь машинтайгаа даган явсаар нэг найзынхаа гэрийн урд ирээд зогсох үед нь Эллиот Эмили дээр очин маш тайвнаар "Хоёлаа ярилцъя. Би чамайг гэрт чинь хүргээд өгье" хэмээн хэлсэн. Эмили эхэндээ эсэргүүцэж Эллиоттэй юу ч ярмааргүй байгаа талаараа Эллиотод хэлжсэн ч удалгүй Эллиотийн машинд суугаад хамтдаа явсан байдаг. За дараагийн өдрийнх нь өглөө буюу 5 дугаар сарын 7-ны өглөөний 9 цаг 45 минутанд Шуурхай албаны 999 утсанд Эллиотийн ээж Анита Тернероос дуудлага ирсэн. Энэхүү дуудлаганд Анита хэлэхдээ "Хүүгийн маань найз хүүгийн маань орон дээр унтаж байсан юм. Түүнийг сэрэх гэсэн огт сэрэхгүй байна. Яг юу болсон гэдгийг нь сайн мэдэхгүй. Энэ охины зүүсэн хүзүүний зүйлт нь их бариу юм. Магадгүй хүзүүний зүйлтнээсээ болоод ямар нэг зүйл болсон бололтой. Ирээд шалгаад өгөөч" хэмээн дуудлага өгсөн. За цагдаагийн ажилтнууд Анитагийн өгсөн дуудлагын дагуу гэрийн хаягаар нь явж очоод 17 настай Эмили Лонгли охины цогцыг олсон. Цагдаагийн ажилтнууд болон түргэн тусламжийнхан Эмилигийн цогцыг харахад л шууд Эмили нас бараад айл хэдэн цаг өнгөрсөн гэдэг нь тодорхой харагдчихсан. За цагдаагийн ажилтнууд Эллиот болон Эллиотийн аав ээж хоёроос мэдүүлэг авсан боловч тэдний хэн нь юу болсон талаар огт мэдэхгүй байна хэмээн мэдүүлэг өгсөн. Цаашлаад Эллиотийн аав ээж хоёр цагдаагийн ажилтнуудад Эмилигийн хүзүүндээ зүүсэн зүйлд маш бариу байсан тул хүзүүний зүйлтэндээ өөрөө ороогдоод хоолой нь богдон нас барсан байх гэж таамаглаж байгаа тухайга хэлсэн байдаг. За тэдний өгсөн энэхүү мэдүүлгүүд нь мөрдөгчдөд маш с ิจ гтэй санагдсанаар зогсохгүй Эллиот өрөөндөө хэд хэдэн чамдаамтай хувцас баглаа тавьчихсан байсан нь мөрдөгчдөд мөн л маш с ิจ гтэй санагдсан. Тиймээс мөрдөгчд Эллиотыг баривчлан хилцээр аваачин байцаалд авч эхэлсэн. Мөрдөгчд Эллиотоос байцаалд авч явах явцад Эллиот эхэндээ юу ч ярилгүй чимээгүй сууж агаад удалгүй хэрэг гарсан өдөр юу болсон талаар мөрдөгчдөд ярьж өгсөн. Тэрээр хэлэхдээ "Эмили бит хоёр хоног дараалан муудалцаад арай гэж ивлэрээд манайд ирсэн. Манайд ирээд миний өрөөнд юм яриад сууж байх үедээ Эмили дахин уурлаж намайг зодож өшөглөж эхэлсэн. Миний толгоор хүртэл өшгөлсөн. Тиймээс би биеэ хамгаалахын тулд Эмилийг өөрөөсөө холдуулах гэж хоолойг нь зөөлөн богоод цаашаа түлхсэн юм. Гэтэл Эми ханиалгаж эхэлсэн. Би галтайгаа орон Эмилийг даягтай ус авчирч өгөөд Эмилигийн толгой өвдөд байна гэсэн болохоор нь би дундахаар орондоо орсон. Намайг өглөөс ирээд Эмилийг сэрэх гэтэл тэр огт сэрэхгүй байсан. Ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар нь би айсандаа аав ээж хоёр дээрээ очин юу болсон тухай хэлсэн" хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. За Эллиотоос энэхүү мэдүүлэг авч явах үед Эмилигийн задлан шинжилгээний хариу мөн гарсан. Шүүх эмнэлгээс Эмилигийн үхлийн шалтгааныг яг тодорхой хэлэх боломжгүй. Гэхдээ хоолойгоо болгон нас барсан байх магадлалтай гэсэн албан ёсны хариу гардаг. Учир нь Эмилигийн хүзүүн дээр хүзүүгээ боолгосон гэхээр ямар нэгэн хөхрөлт, улаалт зэрэг уул мөр үлдээгүй байсан. Гэхдээ Эмилигийн уруулны дотор талд болон нүдний эргэн тойронд жижиг улаан толбонууд үүссэн байсан. За иймэрхүү төрлийн жижиг улаан толбонууд нь хүзүүгээ ямар нэгэн зүйлээр шахаж боолгох, аль эсвэл хүзүүн дээр ямар нэгэн хүнд даралт ирэх үед арьсан дээр илэрч гардаг. Цаашлаад Эмилигийн хүзүүн дээр ямар нэгэн хөхрөлт, улаалт зэрэг уул мөр үлдээгүй гол шалтгаан нь хэн нэгэн Эмилигийн арт талд нь зогсож байгаад хүзүүнийх нь урд гараа оруулан гарын алга болон хуруугаа оролцуулалгүй харин гарын шууныхаа дотор хэсгээр хүзүүг нь боосон байх магадлалтай. Энэ тохиолдолд хүзүүн дээр үлдэх хөхрөлт болон улаалт зэрэг нь гарын алга болон хуруугаа ашигласантай харьцуулбал хамаагүй бага байдаг хэмээн шүүх эмнэлгээс мэдэгдсэн. За мөрдөгчд Эллиотыг Эмилигийн үхэлд гин буруутай гэж үзэх хангалттай нотлох баримт байгаагүй тул тэд мөртлөгөө үргэлжлүүлэн Эмили Эллиот хоёрын дотны найзуудаас нь мэдүүлэг авч эхэлдэг. Хэрэг гарахын өмнөхөн буюу 5 дугаар сарын 5 мөн 5 дугаар сарын 6-нд Эмили Эллиот хоёрыг 2 хоног дараалан баарнд муудалцж явах үед Эллиоттэй хамт явж исэн нэгэн найз нь мэдүүлэг өгөхдөө 5 дугаар сарын 5-нд Эллиот намайг дуудаад Эмилигийн байгаа газарт очихоор бид нэгэн баар руу хамтдаа явцгаасан.
Тухайн үед Элиот маш ууртай бухимдуу харагдчихсан. Би түүнээс юу болсон талаар нь асуухад Элиот Эмили бааранд өөр нэг залуутай уулзах гэж байх шиг байна. Би очиж байгаад хоёуланг нь ална гэж хэлээд надад хөрөмнийхээ дотор талын халааснаас алх гаргаж ирж үзүүлсэн. Дараа нь Элиот Эмилигийн толгойг алхаар цохиж хаглах үед гавлын ясанд бутарч байгаа нь ямар таатай сонсогдох бол гэдгийг ботход л догдолж байна. Эмили хүнтэй сууж чадахгүй, хүүхэдтэй болж чадахгүй, хизээч гэр бүл зохиохгүй. Яагаад гэвэл би түүнийг яг одоо алах болохоор тэр яаж хүнтэй суух юм гэж надад хэлсэн. Гэхдээ тэр өдөр нэг их зүйл болоогүй. Эмили Элиот хоёр муудалцаад л салсан. Эмилиг явсны дараа Элиот бит хоёроо машин дотор хэсэг ярилцсан суусан. Энэ үед Элиот надаас би Эмилиг яаж алах уу? Алхаар тархийг нь бицэлчих уу? Буудчих уу? Аль эсвэл хортуулаад алчих уу? Эсвэл хоолойг нь боосон дээр юм болов уу гэж асуусан. Харин би түүнд би ямар халуурчин биш, тэрийг яаж мэдэх вэ гэж хариулсан. Гэтэл Элиот хэсэг чимээгүй суужгаад чөлөөт бүхийн тамирчид нэгнээ яаж боодгийг санаж гэнэ үү? Яг тэгжил алах хэрэгтэй юм байна гэж надад хэлсэн. Би тэр үед Элиотоос баг зэрэг имээсэн хэмээн Элиотийн найз нь мэдүүлэг өгсөн байдаг. За үүнээс гадна Эмили Элиот хоёрын найзууд бүгд л Элиотийг Эмилитэй хамт байсан 4 сарын хугацаанд Эмилиг яаж дарамталж, өөрийнхоороо байлгаж, сүрдүүлж, бүр гар хүрч хүчирхийлдэг байсныг мөрдөгчдөд хэлж өгсөн. Цаашлаад мөрдөгчдүүд Элиотийн утсыг нь шалгаж үзсэн ба Элиот найзууд руугаа болон ээж рүүгээ Эмилигийн амийг хөнөөхийг хүсэж байгаа талаараа бичсэн хэд хэдэн мессежүүдийг мөрдөгчд олсон. Элиотийн ээж Элиотийн Эмилийг хөнөмөр байгаа талаараа ээж рүүгээ бичсэн мессежнийх нь хариуд битгий л хэрэггүй зүйл хийгээрэй. Чи залуу хүн чамайг цаашид олон сайхан зүйлс хүлээж байгаа хэмээн Элиот руу хариу бичсэн байсан. За хэдийгээр мөрдөгчд эдгээр нотлох баримтуудыг цуглуулж чадсан хэдий ч Элиотийг Эмилигийн үхэлд гин буруутай гэдгийг батлах хангалттай нотлох баримт тэдэнд хэрэгтэй байсан. Тиймээс мөрдөгчд Элиотийн гэрт нэгжлэг хийж байх явцдаа гэрт нь сонсох төхөөрөмж суйрлуулсан байдаг. Ингээд мөрдөгчд Элиот Лей Анита гурвын харилцан яриаг чагнаж үзэхэд бүх зүйлс тодорхой болсон. Мөрдөгчд тэдний харилцан яриаг нууцаар сонсож байх үед Элиот аав гэж хоёртоо би уг нь Эмилийг хүнээ гэж бодоогүй. Би зүгээр л түүнээс одоо хүртэл надад хайртай юу гэж асуусан. Харин Эмили үгүй гэж хариулсан. Тэр үед би яг л өөрийн ухаанаа алдчих шиг болсон. Тэгээд би Эмилийг барьж аваад хойд талаас нь гих үед Элиотийн ээж Анита Элиотийн яриаг нь таслан чи ингэж ярьж болохгүй. Чи юу ч буруу хийгээгүй. Чи үүндээ өөрөө ч итгэх ёстой хэмээн хэлсэн ба хариуд нь Элиот гэхдээ Эмили бүх чадлаараа миний гарыг холдуулах гэж оролдож исэн. Миний гаран дээр маш олон хумсны шарх байна. Эмилигийн хумсан дороос миний ДНХ олдох нь тодорхой байх гэхэд Анита хариуд нь тэр мэдээж ойлгомжтой. Охины цогцсон дээрээс чиний ДНХ олдно. Тиймээс л энэ бүхэн чи Эмилигээс бие хамгаалсан явдал мэт харагдах ёстой хэмээн хариулсан. Үүнийхэн дараа Анита нөхөр Лей рүүгээ хандан Элиотийн бичсэн захиаг яасан талаар нь асуухад Лей устгахчихсан тэрэнд санаа зовлтгүй хэмээн хариулсан. Үүнийх нь хариуд Анита тэр өдөр Элиотийн өмсөж байсан цамцыг нь би шатаачихсан. Цамцан дээрээс нь уул мөр олтно гэж санаа зовлтгүй болсон. Гэхмэд нэг иймэрхүү харилцан яриа Лей, Анита, Элиот гурвын дунд болсон байдаг. За Анитагийн Лейээс асуугаад байгаа тэрхүү захианд бол Элиот Эмилигийн амийг хөнөөснийхөө дараа хэрэгээ хүлээж цагдаагийн газарт бичсэн захиа байсан гэж шинжээч таамаглалт юм байлээ. Гэхдээ Элиот, Анита, Лей гурвын хинэнч энэ яг ямар учиртай захиа байсан талаар дахиж ам нээгээгүй. За ингээд мөрдөгчд Лей, Анита, Элиот гурвын харилцан яриаг 291 цаг тасралтгүй сонссныхоо дараа хангалттай нотлох баримт цуглуулж чадсан гэж үзсэн тул Элиотийг Эмилигийн амь насыг хөнөөсөн хэрэгээр баривчилж харин Лей, Анита хоёрыг гинт хэргийг нуунд алдлахаар оролцсон худал мэдүүлэг өгсөн хэмээн баривчлан хорсон. Лей, Анита хоёрын шүүх хурал тэр дороо болж тэднийг 2 жил 3 сар хоригдох ялаар шийтгсэн хэдий ч тэд ердөө 1 жил хоригдоод л гараад ирсэн байдаг. Харин Элиотийн шүүх хурал 2012 оны 5 дугаар сард эхэлсэн. Элиотийн өмгөөлийн баг Элиотийг зөвхөн бие хамгаалах зорилгоор Эмилийг баг зэрэгэл түлхсэн. Энэ бол аргагүй бие хамгаалалт байсан хэмээн өмгөөлөхөөр оролцсон байдаг. Гэсэн хэдий шүүхээс Элиотийг Эмилийн амь насыг санаатаагаар хөнөөсөн 1-р зэргийн хүн амны гэмт хэрэгт буруутай хамиа үзэж 16 жилийн дараа давж заалдах эрхтэйгээр насаар нь хорих ялаар шийтгсэн. Яг одоогийн байдлаар Элиот хорих газарт хоригдож байгаа 2028 он тэрээр
дав залтах эрхтэй болох юм байна. За өнөөдрийн та бүхэндээ ярьж хөөр бэлдсэн хэрэг маань нэг юм маш харамсалтай хэрэг байлаа. 17 настай дөнгөж амьдралд хөл тавьж байгаа охин нэг чинээлэг айлын буруу эрхэлсэн хүүхдийн гарт ийм харамсалтайгаар амиа алдна гэдэг бол маш харамсалтай. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож байгаагаа доор коммент сект бичиж бусадтайгаа мөн хуваалцаарай. Энэ удаагийн дугаар маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг болвол лайка дараарай, сабскрайба дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд нотификейшн очих болно шүү. Ингээд дараагийн 7 хоногт шинэ дугаараар уулзлаа. Түр баяртай.